Рейлвон үзүүлж байна. Одоо манай тайзан дээр та бүхний сайн танил кино хамтлаг гарч ирж байна. Виктор Цой. Харвард болтоотой. Яг хогон дээрээ суухад гаргачихсан юм шиг. Мөрөө хүрсэн урт үстэй. Духруу нь үс нь унтсан, нүд нь бараг харагдахгүй шахам. Тэр цагаас хойш кино хамтлагийн жинхэнэ бодит түүх эхэлсэн юм. Хэдэн он байсан? 93 он. Биш ээ, 83. Уучлаарай, би тэр бүхэнд оролцоогүй шүү. Саша аавынхаа замыг бараг тэр чигээр нь тулсан хүү юм. Хөгжмийн ертөнцид бие дааж хөл тэрэ болсон. Өөр хүний нэрээр тоглодог байсан учраас хүмүүс тэр болгон тэрнийг цойн цорын ганц хүү гэж мэддэггүй юм аа. Завсрын ямар ч дамжлаггүйгээр явсан. Манай хамтлаг нэгдэж нэг том гэр бүл болоход байранд тоглодог хамтлагууд ерөөсөй байхгүй болсон байсан л дээ. Хамгийн анх эхэлж явган хамтлагууд л байранд тоглож бэлтгэл хийдэг байсан баг. Тийм. Би хэн нэгэн тусгайлан хөгжим бичдэггүй. Мэдээж хэрэг бүх хүмүүс намайг ойлгосоо гэж хүсдэг. Гэхдээ сайн мэдэхгүй байна. Миний бичдэг дуунууд Хүмүүс та нараа ярихыг хүлээж байсан уу? ойролдоод л хүлээж байсан юм. Кино хамтлаг гэлээ. За, Георги. Эхлээрэй.